Уур амьсгалын өөрчлөлтөд эсвэртэй орон нутаг төсөөлөө үзүүлж байна. Галын сайн дурын бүлгийг чадвархжуулах нь Дорнод аймаг нь тал хэрийн бүсэд оршдог учраас гал төмрийн аюулд их хэмжээний газар нутаг өртөх эрсдэл өндөр, хавар намартаа нийт нутгийн 80 орчим хувьд нь хуурайшилт их, онцлогтой бүс нутаг. Тийм учраас тал хэрийн төмрөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талд ажил хийгдэж байгаагийн нэг нь Сумдад галын сайн дурын бүлэг 2015 оноос хойш бий болон ажиллаж байна. Хэрд гарсан төмөр дээр очихж цагийг их алддаг. За тухайн аймгийн төвд байгаа галандрах анги болвол тухайн төмөр дээр очиход 200-300 км-ийг туулах юм тохиолдлууд гардаг. За энэ төмрийг унтраахад бол гол хүчин хамгийн ойртой байгаа нь бол сумын мэрэгжлийн анги байдаг. За сумын мэрэгжлийн ангийг чадвархжуулах чиглэлээр хүн жил болгон болоод сургалтуудыг хийж бэлтгэл бэлэн байдлыг шалгадаг. За мөн эдгээрийг бол бас чадвархжуулахад тухайн иргэд хэдийгээр өөрөө сурж чадварцсан ч гэсэн иргэдийг хамгаалах хэрэгсэл, галантрах багаж хэрэгслээр хангах маш чухал байдаг. Галын сайн дурын бүлгийн гишүүдийг мэдлэгтэй болгох, багаж хэрэгслээр хангах хэрэгцээ шаардлага бий ч төсөв хөрөнгө муутаагаас болоод сайн дурын бүлгийнхэн нүцгэн гараараа гал төмөртэй тэмцэх тохиолдол цөөнгүй байдаг. Төмөр унтрааж явахдаа гар нүүр халах, түлэгдэх явдал гардаг. Тиймээс зориулалтын хамгаалтын хувц сэргэлтээ болохыг хүсдэг байсан тухайга сайн дурын бүлгийн гишүүд ярьлаа. Чинд ингээд үлээгч бариад ингээд өндөр уулганд ороход энэ үеинүүд ингээд цэврүүтээд ингээд халдаг. Мөн ингээд ойртож чадахгүй үед энэ ингээд хамгаалт ингээд хэрэгжилж байгаа ийм онцгой байдлынхаа албаагчдын сайхан өмсөж хэрэгжилж байгаа юмнуудыг хараад ийм юмтай болох ёсон гэж бид бас мөрөөдөж бас дарга нартаа бас санал хүсэлтийг тавьдаг байсан. Нөхдүүд маань сайхан сэтгэл ханамжтай байгааг нөхдийнхөө өмнөөс хэлэхэд таатай байна. Нэмгэн бэлгэнүүд дээ шүү дээ. Тийм бэлгэнүүд дээр өмсөөл явна. Тэгэл тэр бол дороо бохирдон гармаар энэ төлөвлөх асуудал их гардаг байсан. Ерөнхийдөө тэд ингээд зориултын хувцас өгж байгаад нь бас бидүүдийн зүгээс бас маш их баяртай байна. Сумдын сайн дурын бүлгийг чадвархжуулах, багаж төхөөрөмж хувцас сэргэлээр хангах ажлыг зохион байгуулж байна. Тал хэрийн төмрийн давтамж гаралт өндөртэй сумдуудаас мөн хил дамнан орж ирдэг төмрийн тохиолдлын тоо бас олонтой. Энэ халахгүй чой болсон Баяндан сумдуудад бол гал унтраах сайн дурын бүлгийн гишүүдийг сургаж дадлагжуулах, тэдний чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлмөр хамгааллын хувцас багаж хэрэгслийн дэмжлэг үзүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд эсвэртэй орон нутаг төсөөлөө Дорнод аймгийн 6 сумд хэрэгжиж байгаа бөгөөд эдгээрээс чой болсон Баяндун халах гол буюу тал хэрийн төмрийн гаралт өндөр сумдын галын сайн дурын бүлгийг чадвархжуулна. Сайн дурын гишүүдэд бас хүн нэг бүрийн энэ хөдөлмөр хамгааллын хувцас, иж бүрэн хувцас хэрэгслэр бол хангаж байна. Яг нэг бүлэгт байх нэг юм тооны багаж хэрэгслүүдийг олгосноор бол энэ бүлэг маань гамшигтай тэмцэх үйл ажиллагаанд бол гар хоосон биш, харин багаж хэрэгслээ ингэж оролцох болсноор энэ бүлгийн чадвах бол бас сайжирчна гэж үзэж байгаа. Сум өөрийнхөө төсвөөс энийг санхүүжүүлдэг учраас нэг дор шийдэх юм боломж байдаггүй. За тэгээд энэ төсөст хамрагдсанаар энэ сайн дурын 15 бүлгийн 15 албаагч гишүүд маань нэг бүрийн хамгаалах хэрэгсэл мөн гал унтраах багш хэрэгсээр хангагдж байгаа туйлын таатай болж авч байна. Галын сайн дурын бүлгийн чадвах хэдий сайн байна. Тэр хэрээр галын аюулыг хохирол багтай даван туулах, хурдан шуурхай унтраах боломж нэмэгдэнэ. Тиймээс сум орон нутагт нэм тулгамдсан асуудлыг уур амьсгалын өөрчлөлтөд эсвэртэй орон нутаг төсөөлөө шийдэж байна. Уг төслийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэх, нутагшуулахад Дорнод аймгийн засаг даргын тамгын газар хамтран дэмжин ажиллаж байна. За төслийн багаас бид бүгдэд энэ тухайн амжилттай хэрэгжиж байгаа сумыг урамшуулах. За мөн энэ төслийн энэ чадварчлалт сургалтанд бас тодорхой дэмжлэг үзүүлэх зорилгоор 18 сая төгрөгийн дэмжлэгийг энэ жил аймаг орон нутгийн төсвөөс гаргасан байгаа. Уур амьсгалын өөрчлөлт эсвэртэй орон нутгийн төслийн хүрээнд $49,000 бол төсөлд гаргаж байгаа. Энэ бол 100 гаруй сая төгрөг гэсэн үг. За орон нутгуу цаашдаа бас төслийн багаас бид бүхэнд тодорхой хөрөнгө шаардлагатай гэсэн тохиолдолд бид бүхэн хөрөнгийг бол тухайн жилд шийдвэрлээд явах байгаа. Уур амьсгалын өөрчлөлтөд эсвэртэй орон нутаг төсөл 3 жилийн хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн, чой болсон халах гол Баяндун, Баян түмэн булган сумдад хэрэгжиж
гал төмрийн гамшиг болон малын гоцалдвар төвчнийг бууруулж урьдчилан сэргийлэх арга туршлагыг нэвтрүүлнэ.